Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анх дугаар хуралдааны үеэр тэргүүлэгчдийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байхаар сонгон баталсан байдаг. Тэгвэл Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн анх дугаар хуралдааныг энэ сарын 6-ны өдөр зохион байгуулж үндсэн 3 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Тухайлбал хурлын эхэнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2-3 дугаар хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Тэргүүлэгчдийн хурлаар Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2 дугаар хуралдааныг 2020 оны 11-р сарын 24-ний өдөр, 3 дугаар хуралдааныг 12 дугаар сарын 3-ны өдөр тус зохион байгуулахаар батлаж, орон нутгийн хөгжил цэцэглэлтийн гол суур болох хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөлөө. Юуны өмнө аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2-3 дугаар хуралдааныг товлон зарлалаа. За 2 дугаар хуралдааныг 2020 оны 11-р сарын 24-ний өдөр Ховд хотод нутгийн удирдлагын ордон зохион байгуулахаар, за 3 дугаар хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр мөн Ховд хотод зохион байгуулахаар товлон зарлаж байна. 2 дугаар хуралдаанаар жишээлбэл маш чухал асуудлуудыг хэлцэхээр хэлцэх суудлын дараалалд орууллаа. Юуны өмнө бол Ховд аймгийн үндсэн чиглэлийг хэлцэхээр тодорхойллоо. За хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн дагуу бид бүхэн үндсэн чиглэлээ 5 жилээр тодорхойлдог болсон байгаа. За ингээд иргэдээсээ санал аваад боловсруулад тэгээд Монгол улсын хөгжлийн үндэсний төвөөр хянуулаад Монгол улсын засгийн газрын хэрэглэх газарт бас хянуулаад ингээд аймгийн иргэдийн хурлаараа хилцүүлдэг ийм хуультай болсон. За мөн дээрээс нь аймгийн засаг даргын 2020-24 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэхээр хэлцэх суудлын дараалалд оруулсан байгаа. Тэгээд мөрийн хөтөлбөрийн үндсэн чиглэлийг иргэдтэйгээ хамтарч иргэдийнхээ бас санаачлагыг авч ингэж бид бүхэн боловсруулахыг зорж хичээж байгаа. Ингээд аймгийн засаг даргын хамгийн газраас зохион байгуулад 2020 оны 11-р сарын 10 буюу их 2 дахь өдөр энэ нутгийн удирдлагын танхимд хилцүүлэг зохион байгуулахаар бид бүхэн төлөвлөж байна. Тэгээд иргэдээ бас энэ хилцүүлэлт идэвхтэй оролцож аймаг орон нутгийг хөгжүүлэхэд бодитоо санал байвал ирж хэлээсэ гэж ингэж бас давхар урьж байгаамаа. Тэгээд өнөөдрийн тэргүүлэгчдийн хуралдаан маань амжилттай болж өндөрлөж байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны хэлэлцэх асуудлын 2 дугаарт өмчийн хөрөнгийн тухай 5 багц асуудлыг хэлэлцлээ. Мөн хэлэлцэх асуудлын 3 дугаарт төрийн дээд шагналт тодорхойлж өргөн мэдүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Тус асуудлын хүрээнд орон нутгийнхаа авто тээвэр, боловсрол, барилга, эрчим хүч, батлан хамгаалах салбар болон төр захиргааны байгууллагад олон жил амжилт бүтээлтэй ажилласан 29 иргэний материалтай танилцаж, холбогдох дээд шатны байгууллагад уламжлан ажиллахаар шийдвэрлэсэн юм.